Эрхэм мөндөд үзэгчтэй Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Адиа мандат тэргүүтэй хоёр төрлийн хүмүүс амьдарч байна. Адиа нь бол нийслэлчүүдийн нийтээр дагаж мөрдөх ёстой дүрмийг зөрчдөг, цөрдөг, хайхрамжгүй, өнгөрсөн зун өндөр хүчтэй шугамд ор байшин барьсан, буруутсан, бадарсан. Барилгын шороогоо дэд станцын хажууд асгаснаас болж станц нь усан давтсан, захиргаан тасарсан, торгосон. Дөрмийн дагуу шаардлагууд зөксөн. Торгоход ойлгомжтой. Адиа өөрийнхөө эзэмшлийн дэд станцын хаалгыг хаалгүй орхиж мартсан. Их мартамхай үүнээс болж маш том осол гарсан. Адиа хашаагаа сунгаж захиргааны шугамны тулгуур тулгаад орчихсон. Хажуугаар нь явдаг машины зам нарийсаад нэг жолооч ирээд тулгуурыг мөргсөн. Захиргааны шугамын утас тасарч хашаа шатсан. Захиргаан тасарсан. Би юу хийж вэ? Эрмит хүмүүс байгууллагууд бүр сургууль цэцэрлэг хүртэл байна. Харин манай мандаа бол дөрмийн дагуу амьдардаг, угаасаа тэгдэг, кадастрын амьдралтай. Мэргэжлийн байгууллагаас тодруулаг авч хамгаалтын зурвасаас гадагш байшингаа барьсан. Угаасаа тэгж барьдаг. Бусдаа төвөггүй, өөртөө хохирлгүй амьдарч чаддаг, кадастрын амьдралтай. Өөрийн дэд станц мэргэжлийн хүмүүсээр жил бүр засвар үйлчилгээ хийдэг, анхаарал тавьдаг, аюулгүй амьдарч чаддаг. Манай мандаа бол яахын аргагүй бөмбөрцгийн иргэн, Улаанбаатар хотын иргэн. Тэгэхээр нийсчүүдээ манай мандаа шиг амьдрах хэрэгтэй. Амьдраад сурчих хэрэгтэй байна шүү. Захиргааны аюулгүй байдлыг сахин хамгаалъя.